За эзний багшд өнөөдөр мэдээг хүргье. Ямар ч байсан Монгол банк 2024 онд 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь бол сайн байна. Гэхдээ энэ маань одоо баланстаар яаж тусчваа гэдээ би нэг сонирхолтой асуулт асуумаар. Яагаад тэгэхээр хоримтлагдсан алдагдал маань ингээд бараг 50 тэрбум өсчөөд идэг. Бусад нөөцөд өсчөөд яаж хуваагдсан бэ гэдэг нэгдүгээр асуулт байна. За нөгөө талдаа Монгол улсад зээлийн хүндөр байна. Яагаад зээлийн хүндөр байна вэ гэхээр зээлийн эрэлт нь дотоод их усүрээс маш өндөр байгаа толгойд. Нөгөө талдаа манай улсын эдийн засаг маань хоёр хөршигийн эдийн засагтай хэр холбоотой байдаг вэ гэдэг ингээд олон асуудлаас эдийн засгийн салбараас хамаарат олон асуудлаас хамаарч байгаа. Тэгэхээр одоо Монгол банкныхаа одоо мөнгөний бодлогын асуудлаас энэ манай Монголын эдийн засгийн Хятад Оросын эдийн засгаас хамаардаг хамаарал буюу корреляц маань хэдэн байдаг юм бэ гэж. Монгол улсын дотоод хоримтлал бага байгаа учраас бид нэр зээлийн эрэлтийг дийлэхгүй зээлийн хүм маань өндөр байгаад байна. За тэгвэл сүүлийн 5 жилд төлбөрийн балансаар дамжиж гадагшаага хэдийн хэмжээний мөнгө гарч байршсан бэ гэдэг асуулт байна. Хоёрдугаар асуулт. За гуравдугаар асуулт болохоор энэ 2024 онд захиргааны ба үйл ажиллагааны зардал нь 2024 онд 2023 оноос бараг 56% өссөн юм байна. Энийг одоо дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Бодлогын чанартай зардлын өсөлт хэдэн хувь байсан юм бэ? Хүний нөөцтэй холбоотой өсөлт хэдэн хувь байсан юм бэ гэдэг. За дээрэс нь болохоор энэ Монгол банкны балансыг Монголын банкны үндсэн зорилго бол үндэсний мөнгөн тэмдэгтийн төгрөгийн доктортой байдлыг хангах зорилготой уялдсан зээлийн хүүгийн болоод бусад зардлын одоо ингээд задрагагаар харвал яаж харагдах вэ? Монгол банкны балансыг шүү. За зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд гаргасан зээлийн хүүгийн болоод бусад зардлын задрага хэд вэ гэж үйл ажиллагааны зардал талаас нь асууж байгаа. За нөгөө талаасаа бол Монгол банкны балансаа бодлогын баланс үүнээс төгрөгийн доктортой байдлыг хангах чиглэлээр баланс маань яаж задрах юм? Зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд баланс маань яаж задрах юм? Ханшийн бодлогын хүрээнд баланс маань яаж задрах юм бэ гэдэг ийм асуудлыг одоо асуумаар байна. Энэ тал дээр одоо манай Монгол банк маань энэ тал дээр ямар шүү бодлого манай хяналтын зөвлөлийн бол одоо ингээ балансаа иймэрхүү байдлаар задлж харж явах хэрэгтэй хаа гэж бодож байгаа. За тэгээ бусад улсын төв банк бол олсон ашгаасаа засгийн газартаа ногдол ашиг өгдөг. За манай Монгол банк одоо хизээ ногдол ашиг өгдөг болох юм бэ? Одоо 7.5 их найдын алдагталтай яваад байгаа. Тэгэхээр дөрмийн сангаа 2026 онд ч юм одоо хэдээр нэмэгдүүлэх юм. Тодорхой төлөвөө гаргаж ажиллахгүй бол одоо хэдүүл ийм одоо өндөр нийт балансынхаа 25% алдагталтай ийм баланстай байж болохгүй. Тэгэхээр энэ дээр одоо ямар бодлого барьж байгаа гэдэг ийм асуултууд байна. За 3 номер хариулт. За Шорон Зумал гишүүний асуултанд хариулъя. Тэгээ санхүүгийн тайлан дээр одоо тэр өөрийн хөрөнгө гэсэн хэсэг байгаа. Энэ өөрийн хөрөнгө хэсгийн тэр 4-ийн сан 60 тэрбум. За хоримтлагдсан алдагдал гэдэг нь одоо өнөөдрийг хүртэлх Монгол банк. Ер нь бол Монгол банкны алдагдал 12 оноос эхэлсэн байдаг. Статистикийн тайлангараа тэгээд хоримтлагдаж явсаар аваад энэ 7.4 болчихсон байна. За өнгөрсөн оны 300 тэрбум төгрөгийн ашиг бол одоо энэ дээр өнөөдрийн энэ оны ашиг алдагдал гэсэн хэсэгтэр байгаа. За он гарсны дараа буюу одоо 25 оны санхүүгийн тайлан дээр хоримтлагдсан алдагдал руугаа орох учраас хоримтлагдсан алдагдлын хэмжээ нь саяны энэ оны ашигаараа буураад явах юм. Тэгэхээр бол санхүүгийн тайлан дараа он дээр саяны нөлөө нь бол ингээд орж ирнэ гэж харж байгаа. За нийт одоо энэ 2024 оны 12 сарын 31-нд Монгол банкны өөрийн хөрөнгө хасах 4.8 их найд. За энэ маань өөрөө саяны алдагдaltaй хэсгийг хасаад орж байгаа учраас ингэж харагдаж байгаа. За Монгол банк бол хэрвээ одоо бодлогын хүүний зардлаа багасгах, за ялангуяа тэр Хятадын ардын банкныхаа өрийг төлж дуусгах юм бол хүүний зардал бас буурах. Тэгэхээр бол нийт алдагдлын одоо 60 гаруй хувь нь бол бодлогын хүүний зардал буюу төв банкны үн цаасны хүүний зардал эзэлж байгаа. Тэгэхээр төв банкны үн цаасны хэмжээ багасах, хүү багасах хэмжээгээр энэ бодлогын зардал бол буурна. Тэгэхээр энэгээр ингээ буурах боломжтой. За Хятадын ардын банкны swap-ын өрийг төлж дуусгах юм бол хүүний зардал гарахгүй учраас буурна. За swap хилцлүүд байдаг. Банкудтай гаднаас орж ирж байгаа их усүрийг бол Монгол банк өөр дээрээ аваад төгрөгийн их усүр нийлүүлж явж байгаа. Энэ дээр бол бас 33% ийм зардал бол гарч явж байгаа. Одоо нийт зардлын 33% нь энэ хэсэгтэр байгаа учраас тэгэхээр энэ явандаа бол swap хилцлийг багасгах юм бол бас энэ swap-ын зардал буурах боломжтой. Тэгэхээр бол зардлыг бууруулах бол орон зайнууд бол байгаа.
Энэ дээр бол Монгол банк бол ингээд ажиллаж явж болно. За Монгол банкны одоо хүүний орлого гэдэг нь юу вэ гэхээр валютын нөөцийг олон улсад удирдах орж байгаа тэр хүүнээс олж байгаа орлого байгаа. А хүүний зардал хэсэг нь болохоор миний саяны хэлсэн бодлогын хүүний зардал байна. Тэгэхээр банкн дээр байдаг тэр хүүний орлого зарлага гэдэг хэсэг нь Монгол банкн дээр болохоор бодлогын хүүний зардал валютын нөөцийг удирдах байгаа хүүний орлого гэсэн энэ хоёр хэсгээс л ингээд бүрдэж явж байгаа. За хоёр дахь асуултын хувьд бол хоёр хөрштэй бол өндөр хамааралтай. Монгол улсын экспортын 90% нь бүгд найрамдагчдад ард улс буюу одоо урд хөрш рүү гарч байна. За урд хөршөөс эргээд 30% манай импорт бас хамааралтай байгаа. За Оросын холбооны улсаас бол манай импортын 30%. Тэгэхээр хоёр хөрштөг экспорт одоо бараг 90-60 гэсэн харьцаа дөрвөн Батнасан доктор бас хэлж ирсэн. Экспортын 90% хоёр хөрш рүү, импортын 60% хоёр хөршөөс орж ирж байна. Гүйцэж хариулъя. 3 номер. Тэгээд маш өндөр хамааралтай гэдэг нь тэр утгаараа ч тэр одоо ер нь экспортын нийт экспортын 93% нь бол түүхийд байгаа. Нүүрс, зис, алт, төмөрийн хөдөр гэд гих мэтлэн. Тэгэхээр энэ нь өөрөө одоо нэг зах зээл рүү гарна гэдэг маань нэг зах зээлээс маш их хамааралтай байна гэсэн үг. Хэрвээ тэр зах зээлд нь эрэлтэнд буурах юм бол үн тэр хэмжээгээр буураад шууд манай эдийн засгт нөлөөгөө үзүүлнэ гэсэн үг. За нэг зах зээлээс бас шууд нэг бүтээгдэхүүнээ буюу одоо шатхуун тослох материалын эрчим хүчийг нэг зах зээлээс авж байгаа. Тэгэхээр тухайн зах зээлээс нийлүүлж байгаа үн өөрчлөгдөхөд манай эдийн засгтэр бас тэр хэмжээний шок нэгэ шууд орж ирнэ л гэж хэлж болно. За гişүүд санал хураалт байгаа. Ажлын хэсэг байгуулагдах санал хураалт байгаа. За Соронзон Болдгошоо тодруулчихсан. Яг ингээд байна л да. Одоо Монгол улс нийт одоо зээлийнхээ 70%-ийг дотоодоос хангаад үлдэх 30% гадаадаас бид нэр зээлж аваад байна. За тэнгуут бас Монгол улс мөнгөгүй мүү гэхээр мөнгөгүй биш. Гадагшаага бас мөнгө ингээд төлбөрийн балансаар гараад байна шүү дээ. Тэгэхээр би одоо сүүлийн 5 жилд төлбөрийн усаар дамжиж гадагшаа байрсан хөрөнгө маань хэд байдгийг болоо гэдэг. Тэр байршиж байгаа хөрөнгө маань өөрөө Монгол улсын эдийн засгт хүмүүсийн үзүүлж байгаа итгэл үнэмшлийн асуудал байна. Тэр маань ямар шүү гэдэг юм бэ? Энийг одоо манай Монгол онхон хэмжиж гинөө гэж асуугаад байхгүй. За тэгээд би балансыгаа ингээд та бодлогын баланс, ханштай холбоотой баланс гэж задлуул яаж харагдах юм бэ гэдээ асуудаг шүү дээ. Энэ талаар та нэг асуултанд гүйцэд хариулж ячээ. Дөрвөн санг нэмэгдүүлэхээр ямар төлөвлөгөө байгаа юм бэ гэж асуудаг. За 3 номер хариулъя. Соронзон Болдгошны асуулт тодруулж хариулъя. Ер нь 12 арилжааны банк өөрийнхөө одоо позицийг буюу гадаад валютын хэсгийг удирдахдаа пассиваар авч гисэн мөнгөний тодорхой тэрнтэй нээлттэй позициороо бас тодорхой тэрнтэй ойролцоо хэмжээний мөнгөний гадагш нь байршуулж байгаа л да. Тэгэхээр бидний зүгээр банкны санхүүгийн тайлан дээрээс хараад авсан мэдээлэлээр бол 1 тэрбум орчим долларыг гадны арилжааны банкуд дээр бол байршуулж байгаа. За энэ нь бол одоо тухайн банкны хувьд бол харилцагч байгаа төлбөр тооцоог хийхэд зориулагдаад тэнцээ ингээ байршаа явж яадаг. За мөн гаднаас Монгол руу ингээд харилцагчаар нь дамжиж орж ирэхэд хамгийн түрүүнд бол тэр гадаадынхын банкныхын харилцагтаас нь байршиж байгаа. Тэгэхээр ер нь ойролцоогоор 1 тэрбум орчим доллар байгаа гэсэн статистик тоо байгаа. За Монгол банкны энэ санхүүгийн тайлан дээр бодлогын буюу тэр үйл ажиллагааныхын хэсгээр ингээ ялгах юм бол одоо ер нь миний түрүүч хэлсэн манай хүүний алдагдлын хэсэг байгаа л да. Нийт зардлын 66% нь бодлогын хүүний зардал буюу төв банкны үн цас. Энэ бол бодлого. Гүйцэж хариулъя. Баланс асууж байна. За баланс маань өөрөө ингээд энэ олон улсын нэгтлэн бодох бүртгэлийн яг л тэр стандартын дагуу явж байгаа. Тэгээ одоо хамгийн сүүлд нэвтэрсэн IFRS 9 буюу олон улсын санхүүгийн тайлагналын 9-р стандартаар энэ ингээд бүртгэлээ бүгдийг хийгээд явж байгаа. За одоо ингээд та бүхэн тараагдсан материал дотор хөрөнгө гэд буюу актив хэсэг байгаа. Энэ дотор байгаа тэр бэлэн мөнгө, гадаадын банк санхүүгийн байгууллагууд байршуулсан хөрөнгө ч гэдэг юм уу, дотоодын банкудад олгосон зээл ингээд эдгүүс бол бүгдээрээ манай актив хэсэг. Тэгэхээр бол одоо тэр гадаадын санхүүгийн байгууллагууд байршуулсан хэсэг бол манай удирдах байгаа нөөц маань байгаа.
За мөн Эрдэнэсийн сангийн хэсэг байна. Алт үнэт металл буюу дотооддоо хадгалж байгаа хэсэг, мөн гадаадад хадгалж байгаа хэсэг, тодорхой хэмжээний засгийн газрын үн цасыг Монгол банк авсан бол ингээ байр шийдэл явж байгаа. За тэр гүйлгээнд гаргасан мөнгө маань манай пассив үр төлбөр. За тодруулж хариулах уу? Нэмж хариулах уу? 3 номер. Тэгээ энэ Монгол банкны 4 сая 60 тэрбум төгрөг энэ бол 2019 онд одоо Монгол Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа 100 тэрбум төгрөг хүртлээр нэмж болно гэдгээр ингээ өөрчлөлт оруулсан юм аа. Тэгээд тийм л тоо байгаа. Тэгэхээр ер нь бол Төв банк 4 сангийнхаа тоо хэмжээг заахтаа их хурлаас зөвшөөрөл авдаг. Үг. За хариулт хангалтгүй гэж үзэж байна. Соронзон болдог шүү. Яг одоо тэгээд энэ бид нар ингээд 30 их найдын баланстай тэрнийхээ 7.5 их найдын алдагталтай ингээд явуулж болохгүй л дээ. Арилжааны банк бол 100 тэрбумын 4 санттай шүү дээ. Монгол банк болохоор 60 тэрбумын 4 санттай. Тэгэхээр бид нар одоо 2026 оны төсвүүдээр ч юм уу засгийн газарт ингээд чиглэл өгөөд энэ 4 санг нэмэгдүүл төлөвийг гарах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд 500 тэрбум байх юм уу? 200 тэрбум байх юм тий. Энэ дээр Монгол банк бол ажиллах хэрэгтэй хаа л гэж бодод байна. Түрүүн алдар жохлын гишүүний асуугаад тэр хөрөнгийн үнийн хөөсрөлийн тухай асуул ярьсан шүү дээ орон сууцны. Бид нар одоо ингээд 6% зээл, ипотекийн зээл яваад байдаг. Америкийн нэгдсэн улсад өнөөдөр ипотекийн зээл 6% ш доллараар. Тэгэхээр бид нар Монгол улсад төгрөгөөр 6% зээл яваад. Энэ дийний хэмжээгээр Монгол банк өөрөө тэр хэмжээгээр алдагдал хүлээж байгаа. Нөгөө талдаа үнийн хөөсрөлийг бий болгоод байна гэдэг алдар жохлын гишүүний яриад байгаа үнэн бодиттой байхгүй юу? Тэгэхээр бид нар энийг зах зээлийн ханшууны авчихсан тулд яах ёстой вэ гэдэг Монгол банк жоохон ийм бие даасан бодлого барих талруу анхаарахгүй бол хэтэрхий одоо засгийн газрын одоо хөтөлбөрийг хэрэгжүүлээд тэрнийхээ хэмжээнд алдагдал хүлээгээд байна шүү дээ. Тэгвэл тэр алдагдлаа нөхөөлөх төлөлгөө. За хариулт 3 номер логсор эрхлэгч. За Жон Болд гишүүний асуултанд хариулъя. Яг арилжааны банкны хувьд бол 4 сан буюу тэр эзэдийн өмч бол одоо олон улсын стандартынхаа дагуу 10%-аас баггүй байна гэдэг ингээд заачсан ба. Тэгэхээр тэнд бол нэгэнд харилцагчийн мөнгийг татаж аваад итгэлцэл дээр үйл ажиллагаа явуулдаг учраас зайлшгүй тодорхой хэмжээний 4 сан өөрийн хөрөнгө бол шаардж явдаг. Улс болгонд байдаг төв банкуудын хувьд бол нэгэнт тийм харилцагчийн мөнгө гэдэг ойлголт байхгүй учраас бодлогын институт гэдэг утгаараа 4 сангийн хэмжээ ямар хэмжээнд байх нь бол харилцан янз янз байгаа. Өөрийн хөрөнгө хасах байна, хасах биш байна гэдэг нь бол бас харьцангуй бас ойлголт байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын төв банк ч гэдэг юм уу, Мексикийн төв банк, ер нь Чехийн төв банк ч гэдэг юм уу бид нэлээд судалгаа хийсэн. Олон төв банкудад бол дандаа ийм хасах баланстай нэлээд алдагдaltaй ийм банкуд байгаа. Тэгэхээр энэ хасах баланс алдагдaltaй энэ бол бодлогын хэрэгжилтэнд бол ямар нэг нөлөө байхгүй. Зөвхөн нэр хүндний л асуудал байна. Тэгэхээр бодлогын арга хэмжээг одоо хэвийн хэмжээнд явуулах нь балансаас